Гэрийн нөхцөлд үнэхээр амархан, транслоос агуулаагүй, хугацаа урсгагч байхгүй, маш гоё эрүүл болдог. Жигнэмэг хийж хүүхдүүдтэй өгцгөөе. Айл болгонд төмөр лаазтай бичээний хайрцаг байдаг те 100 сийддэг. Би энэ 100 сийдэг савьяга буцаага бичээнээр нь дүүргэсэн байгаа. Өнөөдрийн маш гоё амттай жигнэмэгийг хийхэд Трижланиагийн транслоос агуулаагүй 72% тослогтой маслаар хийсэн 500 г масл орно. Маслаа жижилж гिचж өгөөд цайвар зөөлөн болтол 2-3 минут миксердэж өгнө. Жигнэмэгт орж байгаа бүх орц маань дасгалгааны температуртай байна. Сахарын бовдор 250 г. Ванилийн сахар 1 ут, давс 1 чимэх. За үүнийг 2-3 минут муу адил ингээ хотоод өгнө. Яг энэ харагдаж байгаа Aruka брендийн гар блендерийг авахыг хүсвэл нэмэх 1 гэж үлдээгээд илэрхийлэнгүй мэдээлэл аваарай. 2 ширхэгний түндэг орно. Тэдний нэгээр нэгээд хотоод өгнө. Та хэд манд лайк дараад шеэр хийж чадгалах мартва. Үүнээрээсээ 100 г эрдэнэ шишээ муу төмсний зардлыг шигшиж хийнэ. Мөн 600 г гурил шигшиж хийнэ. Aruka брендийн гар блендер маань жоох хүчтэй болохоор хүчийг багасгаж агаад эргүүлээд өгнө. За зурмөг маань иймэрхүү өтгөн бүтцтэй болсон байна. За зурмгаа одоо ингээ гараараа сайн холиод өгнө. Усраар. Бэлэн болсон зурмгаа 2 хэсэг туваан нэг нь какао басрыг хийж өгөөд сайдр холиод өгнө. Ингээд нэг нь шоколадтай зурмаг болж байгаа гэсэн үг. Бэлэн болсон зурмаг маань яг ингэж харагдана. Кремний ушуу сонгохдоо маш том юм. Эсвэл 10-тай юм ушуу сонгол зүгээр. Би бол 10-тай ушуу сонгож ашигласан. Трижланиагийн масл нь 72% наслagтай учраас маш гоё хэлбэр гаралт ант өнөр нэмдэг. Нэрээ маслаа зүг сонгоорой. Гадуур устай масл янз бүрээрээ байдаг юм билээ шүү. За би хэлбэрийг гаргахдаа та хэдтэй санаа болгохоор ерөөдөө янз янзаар ингээ гаргасан байгаа. Та хэд маань өөрсдөө хараад бас хэлбэр төрсөө өөрсдөө сонгоод аль нь тохиромжтой байна хийх илүү амар хэлбэрийн эсвэл гэрийн нөхцөлтөө тэр тохируулаад хийж болно гэсэн үг. Энэ зурмаг маань маслан зурмаг болохоор эхлээд кремний хушуугаар ашиглах үйлдэлүүдийг хийгээрэй. Зурмага хатуу байлгыг гэвэл зарцаагаад шинхэн зөөлөн байлгыг гэвэл сайн гисгээгээд паарн дээрээ тавиад гисгэн гэсэн үг. За ингээд шахаад бэлэн болсон зурмаг шууд шарах шуугиндээ өршлөж халаасан 180 дээр 15 минут ингээд бүгдийг шараад өгнө. Шарах шуугинаас гаргаж ирсэн бичээний баасрын хөргөн. За энэ цэцэн хэлбэртэй жигнэмгийг хийхдээ 5 г-аар би ингээд таслаад өгсөн. Та хэд мань ойролцоогоор бас эсвэл таслаж өгөөд ингээд бүрийг хөлөөд голт нь бор цагаанаар илчлүүлээд ингээд солиод ашиглаад хоёр төрлийн ингээд цэцэг хийж болж байна. Дээрээ навчин зурхтаа чүдний чиглэлээр ашиглаад дээр ингээд хатгаж өгсөн байгаа. Үүн тэр үйлдвэрийн амар үнэтэй бичээнүүд маш гоё гэрийн нөхцөлд амархан битгий орцоор ийм гоё жигнэмэг хийгээд өгчлөө хүүхдүүдтэй. Гол нь энэ бичээний зурмагта хадгалах бодис хийгээгүй, транслосны агуулмж байхгүй гэдгээрээ маш гоё юм даваа талтай. Өнөөдөр Трижланиагийн маслаар ийм гоё бүтээгдэхүүн хийлээ. Санаа өгөх зорилгоор маш олон төрлөөр би ашиглаж байгаа. За гол нь ингээд чанмал тавьж агаад хавсраад ингээд хийгээд өгч чинь бас мөн дээрээс нь чиглаад хайлуулад чиглаатын дээрээсээ самар баацрыг хийж өгөөд цагаан болон хар чиглаадыг ашиглаж ингэж өгсөн байгаа. Энэ жигнэмэг маань аманд ороод шууд бутардаг. Маш гоё хамттай болдог. Хүүхдүүд бол үнэхээр дуртай. За ингээд бүр хитэн төрлөөр яаж ч хийж болохоор маш гоё санаануудыг та хэдтэй танилцууллаа. Надтай цог байсанд баярлалаа. Нэрээ фоллоу хийгээгүй бол фоллоу хийгээрэй.